Сайн байцгаана уу? За маш удаан хугацааны дараа та бүхэнтэйгээ уулзаж байна. Энэ удаагийн дугаартаа тавтаа морил. Маш удаан хугацааны дараа дахин уулзсандаа баяртай байна. За энэ удаа хэдүүлээ энэхүү киноны трейлер дээр реакшн хийх болно. Би одоо хинт идэх. За энэ удаа Fantastic Production-ы 6 амиг киноны трейлер цацагдаад дуудсан байгаа. За юу гэхээр Fantastic Production 2020 он хүртэл төлгөө гаргасан гэсэн. Тэгээд энэ төлгөөнийх нь хамгийн сүүлийн бүрэн хэмжээний уран сайхны кино 6 амиг кино онлайн нээлттэй ихэд бэлэн болсон байна. За трейлер реакшн хэмээх энэхүү зүйлийг товчхон та бүхэндээ танилцуулъя. За энэ бол зөвхөн Монгол киноны уран бүтээлчтэй нээлттэй гэж байгаа киноны трейлер дээр реакшн хийдэг. За ингээд найзуудтайгаа ч юм уу гэр ихэнтэйгээ үзээ. За трейлер үздэг ш киноны тэнгуүтээ үеийн кинон дээр юу гарах юм бол ямар үйл явдал гарах юм, ийм үйл явдал болох юм болов, ингэж төгсөх юм болов, жүжигчний ийм хүмүүс тоглосон байна, ийм газар хийсэн байна гэд ярьдаг шүү дээ. Энэ шиг л бид нэр трейлер дээр реакшн хийж ерөнхийдөө мэдээлэл хүргээд за алдаа дутагдлын нэлээд сайшаатай тал, гайхалтай тал, за гоё болсон сцен, зураг авалт гэх бүх зүйлийг трейлер дээрс нь хараад ярьдаг байгаа. Трейлер реакшнг үзээд за тэгээд үе энэ кино хөчж үзье л да гэд за 5-уулаа, 10-уулаа, найзуулаа, 3-уулаа, 4-үүлээ очиод тэр киног үзчихвэл манай YouTube суваг трейлер реакшн гэмэд гол зорилго нь Монгол уран бүтээлчтэйгээ багахын ч гэсэн ихч байдаг дэмжихийг бид нэр хүсээд энэ трейлер реакшн эхлүүлсэн байгаа. За тэгээд ямар учраас би юм ярьсан бэ гэвэл зарим хүмүүс за реакшн гэж ийм зүйлийг хийдэг юм аа, за ийм зүйл байдаг юм аа гэд маш олон шүүмж ирсэн. Монгол уран бүтээлчдийнхаа киног багцсан дэмжих гээд энэ хүү зүйлийг эхлүүлсэн байгаа шүү дээ. Та бүхэн ойлгосон юм хүсэж байна. За хэдүүлээ ингээд трейлерээ үзэж эхэлцгээе. Цацагдаад маш удаан хугацаа өнгөрсөн. За тэгвэл яагаад би одоо ингэ нээлттэйгээс одоо бараг 2 хоногийн өмнө реакшн хийж байгааг гэвэл би үнэхээр завгүй байлаа. За би давхар энэхүү газар дээр ажилладаг. Сайн байцгаана уу? Энэ удаагийн влогтой тавтаа морил. За манай ажил ойрд маш их завгүй. За тэгээд ажил их байсан болохоор би хийж чадсангүй. Яаж хийж байгаа зав гаргаад өнөөдөр хийж байна. Тэгээ хэдүүлээ трейлерыг үзцгээе. Тоглоом сууж үзээрэй. Трейлер reaction. Замаа хар мал минь би чамайг бичвэрэн даваад ирсэн батас хүн алаадах гэсэн үү? Та бүхэндээ шуурхай мэдээ дуусгая. Өнгөрсөн шөнө хангуул дүүргийн нутаг дэвсгэр. Морингийн гүүрэн дээрээс улсын хурлын гишүүд дөрж хоолоогоо боомлон амиа урсан байдалтай олдсон талаар баттай их сурвалж мэдээллээ. Чамайг яах гэж юм байлаа. Чи хэлдэ. Гişүн уучлаарай. Төр нийгмийн нэр зэтгүүлсэн орж бол одоо боомлсон байдалтай нас орсон. Чи ганц өдөр хэвлэлээр бомбогдуулаад өглөө юу? Наадтай үзмээр байна. Наад хэрэгтэхгүй энэ хэрэг байна. Тэр чи манайхан биш үү? Таныг буулгахад хэдэн цаг болчихсон. 13 цаг 14. Наад тэр өдөрт өчөжтэй. Өснө дэл хаах юм шин. Ачаа. Энийг хаа. Сайд дорж амаа бүр нисэн үдүүлгүй гэдэг нь асуулт хэвээр үлдээдэг. Чи яагаад ойлгохгүй? Чи ихтэй дүүх юм бэ? Шүүх бүрхэн дөрвийг хянаа хэлсэн. Энэ хэргийг амиа харуулсан болгож хаа. Одоо Монголын гэр яг л юм байна. Уулзчихлаа төв. Эцэг ихгүй биш өсөж байгаа нөх хүүхдүүдийг харахаар миний сэтгэл бүр өвдөд байгаа юм аа. Хүү яаж вэ? Төлбөр нэмэл яралтай хаалганд орох хэрэгтэй гэж. Талигачийн аргэрт хүн юмрууш хэлэхлээ. Чи энэ заваа нийгмийн золиос. Энэ ямтыг хангар нэргүүлсэн. Хүүгийн мас. Би одоо хинт идэх.
2020 оны 5 сарын 16 7 цагаас 19 цагаас. За трейлер үзээ дуусчихлаа. За нэгдүгээрт кинонд ямар үйл явдал гарах вэ? За трейлер дээр ойлгомжтой байна шүү дээ. За их хурлын гишүүн гээд нэг хүн амиа хорлсон байдалтай гүүрэн дээрээс олдлоо гээд үйл явдал эхлэх юм шиг байна. За тэр нь ингээд нэг хэрэг болчихж байгаа. Нэг гэмт хэрэг үлдчихэж байгаа. Тэнгүүд энэ гэмт хэргийг мөрдөхөөр одоо эрэг талын дүр буюу жүжигчин Тамирах, Можуугах хоёр буюу киноны гол дүрүүд энэ хэргийг мөрдөх үйл явцдаа одоо нэг үнэн нотлох баримт юм зүйлүүд олох юм шиг байна. Олонгууд эсрэг тал буюу одоо жүжигчин бол дэрдэ ахтай нэг эсрэг талын дүрүүд манай эрэг талын дүрүүдтэй мөргөлдөөд киноны үйл явдал өрнөн. За тэнгууд тэд нар түрүү ярьсан шүү дээ. Энэ хэргийг амиа харуулсан болгож хаа. Энэ хэргийг дарахаар эсрэг талын хүмүүс зүтгэн. За тэнгууд энэ хэргийг үнэн болохоор эрэг талын дүрүүд сөргөөцөлдөөд бүх үйл явдал өрнөнө. За тэнгууд одоо ингээд эмгтэй жүжигчин Итрамагийн дүр гарч ирж байгаа юм. Тэр болохоор бас нэг нотлох баримттай манай талын одоо хүмүүстэй яадаг чи манай талынхантай нэгддэг. За тэнгууд одоо энэ трейлер дээрс авч харах юм бол Тамирахын найзсгүй байх магадлал их өндөр юм байна. За тэнгууд ингээд эрэг сөрөг хоёр мөргөлцөөр хагаад киноны эцсийн байдал дээрээс үнэн ялах уу, худал ялах уу гэдэг зүйл болсноо. Ерөнхийдөө нэг тавчхантай гэвэл үйл явдал иймэрхүү. Бүх үйл явдал нь тодорхой байна. Маш гоё трейлер байлаа. Би одоо хинт идэх. За миний ах хатман аз жаргалын шок, байдаг богод, хар сувны нууц гэх маш олон кинонууд хийж бид бүхнийг үзэх юмтай, харах зүйлтэй, ярих зүйлтэй байлгаж байгаа фантастик продакшн төлөвлөгөө гаргаад энэ төлөвлөгөөний хамгийн сүүлийн уран бүтээл болох 6 амиг кино одоо ингээд 2020 оны 5 сарын 16-нд онлайн нээлтээр хийхээр бэлэн болсон байна. Энэ кинонд давуу тал буюу одоо эрэг тал, сайн талыг би ярив. За мэдээж энэ киноны хүндэж байгаа сэдв нь үнэхээр вау, nice, тасархаа одоо юу гэдгийг үнэхээр гоё байна. Яагаад гэвэл одоо Монголын нийгэм одоо болж байгаа үйл явдлууд бүх энэ болохгүй байгаа зүйлүүдийг илэрхийлж харуулж байгаагаараа маш их онцлогтой юм шиг харагдлаа. За нийгэм эрүүл байхын тулд нэгдүгээр урлаг явдаг гэж би номон дээрс уншижсэн. Энэ бол яг үнэн урлаг нийгэмд болж байгаа болохгүй байгаа зүйлүүдийг шүүмжилж нийгэм нь эрүүл болдог. Тийм болохоор одоо ингээд хүмүүс ерөнхийдөө хөвчлэн сүүлийн үед ингээд маск зориулагдсан кино маш их гарч ийн л да. За ингээд ерөнхийдөө одоо ингээд хүмүүс үзэнгүүт ямар хөөрхөн кино, ямар гоё кино вэ? Зүгээр ингээд хэлэх сэдвгүй, үйл явдалгүй, зүгээр ингээд нэг гоё сайхан зүйл инээдэн бүр ингээд инээдмээр ингээд бөмбөгдөд байгаа. За сүүлийн ингээд яг нийгмийн юм хурцтаад байгаа бүх асуудлуудыг ингээд тулгаж дэлгэж байгаа кино сүүлийн үед маш ховор гарч байгаа. Тэрний нэг нь 6 амийн гайхалтай кино тун утгагүй нээлттэй их гэж байна. За жүжигчдийн баг гэвэл эдгээр хүмүүс орсон байгаа юм. За анзаарвал энэ хүмүүсийн гол жүжигчдийн багийн ихэнх хүмүүс нь манай ахмад жүжигчд. За ахмад жүжигчдэр кино уран бүтээл, за ямарваа нэгэн урлагч бай, кино уран бүтээл, тайз дэлгэцийнх ч бүх зүйл хэлэх зүйлтэй байдаг. За энэ ахмад жүжигчдэр юу илэрхийлэхийг хүссэн бэ гэдэг асуудал гарч ирж байгаа юм. За тэгвэл юу вэ гэхээр за би нэг жишээ тайлбарлая л да. Одоо нэг гориг хурсж байлаа. Гориг хурсжсэн чинь ундраг нь хагдчихна. Тэнгүүд тэр бохир ус юм уу? Эсвэл тэр булагч хэрэгнэ. Одоо манай Монголын нийгэм залуучууд бидний нүдээр яг иймэрхүү л харагдаж байгаа. Ялангуяа улс төр одоо юу гэдгийг парламент, их хурлын гишүүд, яам гэж бүх хүн дээр хөшөөмөс үйж идэг. Ерөнхийдөө залуу хүмүүс маш ховор. Хэдэн жилийн өмнө байсан нөгөө хүн дахиад орчин үед байж л байдаг. Яагаад гэвэл энэ кинон дээр хүндэж авсан маш том сэдвэн гэвэл тэр хөгшин одоо ингээд батламж бай их
одоо хууль зүйн яамч бай, одоо ямарваа нэгэн яам би заавч сайн хоёр нэрлсэн юм хэлж байгаа юм биш шүү. Тэгвэл ямарваа нэгэн яамн дээр бөглөө уусан тэр хүмүүс алга болж иж энэ нийгэм цэвэршиж эхэлнэ гэдгийг энэ киногоор илэрхийлж байгаа. Яг гэвэл тэр хүмүүс чинь аль хэзээний хуучин тагааж орчин үеч бүх сайн муу зүйлтэй нь холилдчихсан. Юмыг салгаж харах өнцөг нь аль хэзээ хоцрогдсон. Одоо тэгээд энэ кинонд нэг хэрэг гараад тэр хэргийг дарахын төлөө тэр хэргийг далж нуухын төлөө тэр хүмүүс дахиад нөгөө дээр байдаг хүмүүсийнхаа тушаалаар явдаг хүмүүс нь одоо юу гэдэг чинь яг үнний төлөө өмнө илчлэгч байгаа хүмүүсийг дандаа тийм нуугаад дарж байгаа тийм үйл явдлыг л харуулахыг хичээсэн байна. Энэ бол маш зөв өнцөг, маш зөв сэдэв. Энэ киног үзээд залуучууд ямарваа нэгэн хүмүүс үнэн хаана байдгийг, үнэн гэдэг зүйл яаж илчлэгдэж гарах ёстой юм гэдгийг л харуулахар зорьсон юм шиг байна. Энэ киноны сайн талууд гэвэл зураг авалт нь маш гоё харагдаж байна. Өнгө, за тэр одоо шилжилт, за тэр одоо саяны тэр монтаж гэх бүх зүйл нь трейлерийн бүх зүйл надад сая таалагдлаа. Маш гоё сэтгэлд хүрлээ. Маш гоё трейлер байна. За Red Point гэдэг студи байгаа юм. За энэ студиг одоо дараа хүмүүс мэдчихэж байгаа л үү. Одоо сүүлийн маш нууц байтаг богд, за 37 дугаар тоочгоо, за тэнгэрээс буусан од сүүлд гарч байгаа маш том уран бүтээлүүдийн зураг авалтыг хийж байгаа Red Point-тэй хамтран Fantastic Production-ы төлөвлөгөөний хамгийн сүүлийн уран бүтээл 6 амиг кино нээлттэй их гэж байна. Саяны трейлер дээр цаашаалтай зүйл бас юу байсан бэ гэхээр ерөнхийдөө ритм. Одоо би энэ трейлерыг үзчихээ би энэ киног үзэхгүйг би мэдээ 100% үзэхээр тийм гоё трейлер байна. Яг гэвэл ритм за ингээд дундуур нь ингээд намсгаж микс ширдээд намуухан болгож чадж гин буцаагаад ритмтэй болгож чадж гин. Энэ чинь л яг трейлер дээр байх ёстой зүйл. За сүүлийн үеийн Монгол уран бүтээлчд хийх киногоо үзүүлэхийн тулд бүх үйл явдал ингээ гаргацдаг байхгүй ямар хүн одоо ингээл ямар жүжигчин тоглосон тийм жүжигчин маань кино тоглож байгаа шүү ийм кинонд ийм жүжигчин тоглож байгаа шүү гэд бүх юм ингээд одоо хүзэр байлаа гэд хүзрээ дэлгэж шийдчихдэг. Тэнгүүд үзэх сэтгэл маш буурдаг байхгүй юу. Энэ кинонд дөрвөл яг ийм ритм бэжиж ямар гоё юм бэ хүү ямар гоё шийдэл вэ гэсэн иймэрхүү зүйлүүдийг олж хараад за энэ хэсэг одоо нэг гоё хэсэг гарч ирлээ гэд одоо түрүүний Энэ хэргийг амиа харуулсан болгож хаа. гэд нэг хэсэг гарч ирсэн. Энэ хэсгийг би одоо үзэх сэтэл надад төрсөн. Энэ бол мэдээж трейлер дээрээс өгөх ёстой зүйл. За тэгээд ийм гоё кино нээх гэж байгаа Fantastic Production-ы бүх уран бүтээлчтэй зураг киноны баг хамт олондоо баяр хүргэе. Маш гоё трейлер байлаа. Үнэхээр таалагдлаа.